Наадмын одоо яг энэ үеэр иргэд олон нийт илүү одоо хөдөлгөөнтэй байх энэ үеэр та яагаад энд ийм хөөрхөн өв соёлоо сурталчилсан гэрийг барих болов? За энүүгээрээ дамжуулаад та ер нь ард иргэдтэй ямар одоо мессежийг өгөхийг зорив? За та бүхэнд баярлалаа. Энэ ардын өсвөлийн баяр наадмын баярын мэндийг ард түмэнд хүргье. Би энэ гэрийг ингээд гаргаад барихтаа ер нь олон удаа олон баяр наадам дээр олон янзын гэр бараа, газар хатгуур ийм дандаа л одоо хуучны өв соёлын юмнуудыг гаргаж үзүүлдэг. Би урд үеэсээ авч үзсэн энэ их далаа шиг өв соёлоос хойд үедээ доор айд нэг тоогоо төмпөнгөөр нүлдэх юм уу гэж бодож гарч ирдэг юм. Энэ удаагийн өнөөдрийн баяр наадам дээр бол энийг гаргасандаа өөртөө бас баярлж байна. Ер нь багаар бодвол би 3500 хүнд үйлчилсэн бол өчтөр өнөөдөр 2. Энэ дотор зураг авах, танин мэдэх. Энэ одоо манай ч нэг 30-аас доош насны залуус нар бол энд байгаа төрөнгийг биш тийм ээ. Ер нь юу гэж мэддэггүй юм байна шүү дээ. Тэгээд одоо дараа уур нүдүүрээс эхлээд одоо энэ зөвхөн миний навдар ихэд биш тийм. Таанаас зүгээр би тагийг яагаад хаахгүй байгаа юм бэ гэвэл энэ Шийдвэрийн үзүүлэх. Энэ дээр үеийн сарлаг тачгаас авдар. Тэгэхэд одоо энэ Монгол гутлын энэ бөөрнийх, энэ ганууных кэнүүд. Энэ нь өмсний харааны кэ. Тэр дотроо болохоор дотор улан дээр болохоор юу байна гэхээр манай баруун өөрдийн хэлгээр кэжим халахын яриагаар гөлмний кэ бас тийм дотор байгаа. Кэ угалцыг ингэж авдрны дотор таганд авдрны ёроол дээр одоо сэлж үлдээсэн нь ямар учиртай юм бол? Энэ нүүдэлчин ард түмний нэг л хадгалах ухаан байхгүй. Өв соёлоо. Өв соёлоо хадгалах. Энэ нь юу гэхээр авдрынхаа тагийг сөглөө бүх кэ гулз байж байна. Миний гэрт байгаа авдрын тагийг сөглөө Монголын хөлөх тоглоом байж байгаа байхгүй. Хэдэн оны үед одоо хамаарагдах энэ авд руу? Энэ ер нь одоо энэ судлаачдын манай их сургуулийн судлаач багш нар энтрийн үдсэн тэгээд тэр урагшаа явуул шинжилгээ мэлгээ өгсөн байдлаар бол ер нь 30-аад оны үе гэж. Яагаад гэвэл бид зөвхөн будгаар нь биш тийм ээ. Өнөөдөр нэг тийм шинжилгээ хийж байна л дээ. Миний одоо энэ гэр дотор байгаа юмнууд бол ер нь тэр өв соёлын хуучны юмнууд бол ер нь хамгийн бага нэг 70-80 настай хамгийн дээдлэл нь 200-аад жилийн настай юмнууд байна. Одоогор бол Та эдгээрийг одоо хэрхэн яаж одоо цуглуулж нэгтгэж одоо ийм үзмөр болгож өнөөдөр хүртэл авч хадгалж үлдсэн юм бэ? Күнээс одоо бас судалж авна, зарим нэг күнээс одоо түүхийн судлуулж байгаа бичвэр аваад анслаад ингээд за юм байна гэн зарим нэг юмыг бол хүн настай буурлууд одоо энэ зарим нэг залуус нар өөрсдөө учрыг мэдэхгүй учраас авчиж хадгалуулах та энийг сурчлаад өгөөч их юмнуудыг хийн одоо энэ дэрхтлийн эмэйл Энэ дээр үеийн одоо булгаар байна уу? Энэ булгаар энэ эмэйл зөвхөн эмэйл нэг гэхэд биш тийм ээ. Одоо миний тогтоож байгаа насаар бол 140-од настай миний өвөөгийн эмэйл шүү дээ. Тэгээд яагаад энэ эмэйлийг хадгалаад байна гэхээр өөлдийн кэжим гэж одоо манай баруун өөрдөд бол кэжим гэдэг гөлөм гэдэг. Өөл кэжимний заавал юм булан хэтэрхэ байна л дээ. За учир нь юу юм? Энэ учрыг одоо тайлбарлах дээр болохоор юу гэж тайлбарлаж байгаа юм. Нөгөө байлдаа дандаа сэлэм зүүж уудаг. Тэр сэлэмнээ холгороор анх хэтэрсэн байх. Тэгээд тний дараагийнхаа үе дээр ороод ирэхдээ тэр хэтэрхээр ингэж хийсэн гэдэг одоо Монгол хэзмнүүд дотор нь ганц ялгаатай энэгээр ялгардаг. Тэгээд тэр одоо өөр түүнийг таны гэвэл кэжмийн хараа гэсэн зүрхгүй байдаг байсан. Одоо тэр мартагч явна тий. Одоо тэр тулг гэхтэл одоо нэг 160-аад жилийн настай юм шиг байгаа энэ тогтоолохоор иймэрхүү юмнууд их олон байна. Наадмын 2 өдөр ер нь яг энэ гэрт дотор хичнээн одоо нэр төрлийн идэвхтэй одоо зүйл байна. Одоо соёлын бит бус үг шүү дээ. За зүгээр одоо жижиг юмнууд нэг 20 гаруйтай төрлийн юм байна. Дараагийн нэг юм нь юу гэхээр халахын эр хүн ямар байсан ингээд одоо богцоо мөрөн дээр таваад ташууран бариад ингээд явахлаар өчтөр нэг удаа 3 төөрсөн өнөөдөр нэг удаа 2 төөрлөө ингээд явахлаар
Энэ 50-аас дээш насны усуд болохоор энэ чинь одоо жинхэнэ Монгол ирэх ийм байсан, Монгол ийм байсан гэд явах юм. Одоо яг таны сууж байгаа төрх бол одоо халах эрэгтэй хүний дүр төрхийг бүрдүүлсэн байна гэж ойлгож байна. Сайхан Монгол ирэх хүн биш тийм ээ. Гэрээсээ гарахаар бэлдээл одоо ташруу тулаад босгол ийм л юм байхгүй да. За энэ дээр би ганц тайлбарыг хийчихье. Тэнцэн ташруу тулж явна. Тэнцэн ташруу гэж ярьдаг. Энийг тулаад босгох гэдэг шүү дээ. Өнөөдөр сая тулсан. А манай эрчүүдэд, манай монголчуудад, манай баруун өөрлүүдэд нэг л их сонин гэм байгаа юм. Энэ тэнцэн ташруу гэдэг юм өөртөө тааруулж авдаг байсан байхгүй юу? Байна л да. Тэр нь яаж тааруулдаг гэхээр энэ дунд дурууны үзүүр дээр энэ үзүүр, энэ мөрөн дээр энэ ишин байх. Гарынхаа хэмжээгээр мөрнийхөө хэмжээгээр таадаг. Энэ нь яах вэ гэхээр за одоо яг харуулъя. Энд хараа. За таны харъя. Энэ хараа. Ингээд сулаад болсон тийм ээ. А явахд ингээд таяг болж байгаа. За. Энэ таяг. Ингээд таяг болдог. А энүүн дээр нөгөө эмээл аваач сонд дотор эмээлийн сон одоогийн нэг эмээлийн тавиргад шүү дээ. Тэрний үүргийг давхар гүйцэтгэдэг. Ийм юм олон талын юмтад байхгүй дээ. Илүү олон хүнд одоо бас өв соёлоос урдчилж харуулъя, хойч үлдээ одоо үлдээ гэсэн ийм зорилго агуулсан их сайхан ийм үндснээрээ одоо бахархсан, өв соёлоороо бахархсан ийм сайхан зүйл ажиглагдаж байна л та. За өмнө нь бол Чулуунбаатар ах маань бас үндэснийхээ тоглоом наадгааг бол иргэд олон нийтэд сурталж чалж маш олон тоглоомыг одоо хойч үедээ өвлүүлж тоглож яаж сурдээ, яаж тоглох ёстой ингээд дүрм журамтаа ингээд тайлбарлаж бас сурталчилдаг байсан. Нийтдээ хичнээн одоо төрлийн тоглоомыг та олон нийтэд сурталчилсан таниулж ирээдүйн хойч үедээ өвлүүлэн үлдээж байгаа билээ. За би одоогор бүх Монгол улс даяар тэр намсраа гэдэг багшийн бичсэн 3000 тоглоом байна гэж ярьж байгаа. Тэгээд би нэг 30 хэдэн жил явахдаа үз тийм ээ. 3000 биш 1000 тийм үү гэж тооцсон. Яагаад гэхээр Эрдэнэт тоглож байгаа тоглоом нь нэг үгнийг ондоо. Тэнд нэрлэж байгаа нэр нэг ондоо байхгүй юу? Зөвхөн одоо та бүгдийн дадаа жимгэн дээр сүрлжин тоглоом биш үү? А энийг утгатай одоо унгуухгүй саах нөгөө бүгдгүүлэх гэдэг ингээд нутгийн онцлогоос хамааран 18 гэсэн нэртэй байна. Тэр бүх нэрээр нь хөөх юм бол 3000 тоглоом гэж байх юм шиг байгаа. Би нэг тэр 3000-д нь хөрөхгүй маа. Би яг одоогор ховдод бол яг нэр нэрсэн зөв тогтоогдсон яг түүх фактор нь зөв гарсан нэг 100 гаруйтай тоглоом болж тээ. Наадгааг сурчлаад 30 жил явуулсан гэхэд өч тийм ээ. Буруутах юм байхгүй. А энэ дээр би күнөө тоо гаргаж чадаагүй нуух юм байхгүй. Та бүгд тэнийг л өөдөлтгөөсөн. Чукаха ер нь энэ гэрийг ингэж хагас хэлбэртэй барих нь ер нь монголчуудын одоо өв соёл дотор байсан юм болов ямар учиртай та энэ наадмын 2 хоногт ингэж хагас барив. За энүүн дээр би их сонин түүх яриад тэх үү. За хагас гэр гэж байхгүй байх юм байна лээ. Байхгүй юм байлаа. 2004 онд Улаанбаатар хотод би нэг Төв аймгаас нэг гэр худалдаж аваад Улаанбаатарт оруулахгүй явж байгаад машин дээр тооны нунгаж хаглаад тэгээд хагархаа тоонтой тал тоонтой болчихгүй юу. Тэгсэн Улаанбаатарт манай нэг миний үе нэм даваа гэж сонгон харахын дүргэн бай газрын албанаар дарга байж хагаад бид яамаар байна. Төка нэг үжиглэн гарах гээд болдгоо. Тэний гэрвэлдээ гэж. Гэртээрээ гэрвэлдэх гээд болж өгдөггүй. Ёстой болж өгөөгүй. Тэгснэг жоохон хөөхд 2 3 дугаар анги. Төкөхөө та тал тоонтой тал гэр бариач гэж. Тэгж анхудаа би тал гэр барьсан. А тэрнээс одоо энэ гэр бол 8 дахь гэр нь. А би Улаанбаатарт гэдгэтэн гэр зарсан. А ховд дээрээ одоо энэ 2 дахь гэр нь болж байгаа ихний гэрийг болохоор бас л энэ Улаанбаатарт нэг зүүчнэ компани гэдэг энэ ховдны залуу нүдэн гуйжод аваа явуулсан. Тэгээд өнөө жил бүр хэрэг болгож хийдэг. Үзмэр гэдэг утгаараа бол яг их тохиромжтой харагдчихэв. Хаалга өдөр орж гараагүйгээд байхгүй. За бэлэгдэл гэдэг утгаараа бол бас л жоохон хагас бэлэгдэлтэй юм уу да? Гүн байна лээ. Би тэнийг нөгөө Монголын их хам чөөж амт хагас хэртэй сууж явах дэрсэн надад. Тэгээд ийм хагас хэртэй болчихлоо би одоо яах вэ гэсэн чинь зүгээр олон хүртэж байгаа юмд хагас бүтэн гэж байдгүй юм шүү. Тэгэхдээ би чөөж амтхыг үгэнд ороод
тийм одныг хийсэн. Тэ. Ийм сони байгаа юм да. Одоо танаа энэ гэрт одоо өв соёлтой танилцаа зураг хүргээ авахгүйдаад ингэхэд та ямар нэгэн төлбөр хураамж авч гинэ үү? Би зүгээр өөрөө авахгүй байна уу? Энэ төмөө одныг сайн дураараа бач тийм ээ. 1500 өгөөд явж байгаа сэтгэлээрээ би тэг энэ Монголын өв соёлоос мөнгө олох байсан бол өдөөд өч тийм ээ. Ховд аймаг худлаад авах хэмжээний баян баймаар байна. Би даанч нэг цаас гүнээс авдаггүй нэг цаас бүтээгэл хэдэн сая төгрөгөөр нь өч тийм ээ. Юм удаж хадгалж ингэж ард өмнө хүргэх ийм л хүн. Өшөө надад мөнгө авах тийм сэтгэл алга. Бадарчин гэдэг хүн одоо Монголын түүхэнд одоо ингэж бичигдсэн байдгийн байна. Ийм одоо зорилгоор ингэж одоо даянчилж одоо явдгийн байна гэд өв соёлоо бас сурталчилж наадмын талбай 3-таа одоо гороолон иргсэн гэсэн. Тэгэхээр одоо таны сууж байгаа бидний одоо цагийн хэллэгээр бол нэг цомхон майхан юм уу да? Тэ. Энэ нөгөө бадарчин гэдэг юм ба шүү дээ. Бүх юм бүрдүүлж явдаг юм байна л да. Энэ дотор одоо энэ дэвсгээ тэгээд энэ дотор унтцдаг. Хоод унд бүх юмнах нь бэлтгэл биш тийм ээ. Бэлэн явдаг. Тэгээд энэ нь одоо энэ оромж биш тийм майхан. За. Энэ майхна эхлээд ингэхдээ нөгөө авч байгаа үед өлгийнхаа зүйлийг яачдаг юм байна. За одоо энэ богц байна. Энэ дотроос гой юм гарч ирнэ танаас бас одонд хүргэж байгаа бол би галс үзүүлээч. Ингээд пил гарч ирж байгаа маа. За энэ дээр нь одоо ааруул борцтой явд юм байна. Борцын би өнөөдөр давтараагүй. Ингээд энэ дотроос айг нь гарч ирнэ. За нөгөө мэрэг төгөл хийж явдаг шагаан гарч ирнэ. За нэг талаас нь юм гарч ирж байна тий. Нөгөө талаас нь гоё юм гарна уу. Энэ ингээд цайны идэн. Энэ давсан. Тэгэхдээ цайны идэ бол шүү тийм ээ. Зөвхөн цайны идэ явна тийм үү. Тэгэхдээ энэ дотор одоо эмийн уурган бол янз янзын 9 зүйл гэж зарим нь 11 зүйлүүд тийм юм гарч иж байгаа юм. Нэг эмийн уургамуудад давхар цохоод явна. За энэ дотроос ёстой гоё юм гарч ирнэ. Нүдүүд. Энэ уур нөгөө эмнийх нь ургамдыг нүдж явдаг эмийн уур гарч ирнэ. За ийм юм байна. За одоо ёстой юм гарч ирэх шүү. Хоолных нь шанах. Дэш өргөчих та. Ийм бүрэн жижиг шанах. Бүрийн хуучнаа ингээд тоороод ахаад гагнаад ингээд бас ийм юм гарч ирж байгаа юм да. Энд бас нэг үе явна. За тэндээсээ богцоо уучих нь байна. Энэ дээрээс одоо ингээд нөгөө өөрийнхөө юмыг гадар тавихгүйгээд ингээд үйчдэг ингээд байж яадаг. За энд нэг юм байна хөхөд. Энэ нэг сандал. Нөгөө ламхан сандал дээр суудаг уу? За. Энэ дээр одоо ухаан гэрлэж унтсан шүү дээ. Шоголтой номнуудаа тавина. Номоо тавина, номын хэрэг. За тэгээд одоо ламхан кипчих болно шүү дээ. За. Яахын нуруу чилүүл ингээд хохоолдоо суучдаг. За. Ингээд. За тэгээд унтахтаа дээрлдэг. Ийм гурван төрлийн юм байна л дээ. За таны одоо энэ өмнө тавьсан ширээн дээр би нэг дүрслэлийг харлаа л да Чулуунбаатархаа. Энэ бол галт шууны дүрслэл үү? Энэ нөгөө өндгөндөө уянгалдаг тийм уянгал сүү гэдэг юм байна. Бэлгэдлийн санаачтай буддын шашны байж тээ. Нилээх хүнд бэлгдэг бэлгэдлийн юм байна л да. Гэрээ одоо нуруунд дараа үрж явдаг нэг үгээр хэлбэл даянч бяцлагч энэ хүнийг л одоо бадарчин гэж нэрлэдэг байсан байх нэ. Тэр бүтэн гэрээ өөрөөд явуулдаг тийм ээ. Бүтэн амьдралаа аваа явуулдаг тогтоодог ийм л ингэж явсан хүн одоо нэгд бадарчин юм тийм ээ. Хоёр дахь нь одоо сая миний хэлээд тэр бүх номон гүйцэтсэн одоо нөгөө ертөнцийн номтод ууддаг хүнийг гэгэрхээр явж байгаа хүнийг бадарчин гэдэг байж л дээ. Одоо манайхан болох тэр нөгөө хянуун дээр нэг үзчихснээр л яхан нэмээ тийм байдаг болохоос одоо энэ чинь ингээл нэг хүн ингээд унтчих байгаа юм. Тэгээд маргааш нэхвэд өөрөө явчихна. Бүхэн гэрээ үрс зургатаар гараад байд юм байсан. Тэгэхээр өнөөдөр би бадарчин ийм бүтэн юм өөрөөд өч тийм ээ. Ямар ч гэсэн явах тэр бүхийн дайны том бяртай байсан уу?
За бид ийхүү Чулуунбаатар ахтай үзэгч та бүхнийгээ уулзууллаа. Тэгэхээр таны хувьд бол бас Ховд аймгийнхаа нутгийн 100 олон түүхэд багчуудаа за энэ тэндээс одоо Ховд аймгийг зорж ирж байгаа гадна дотны зочид гүйчдэд Монгол үндэснийхээ өв соёлыг бас сурталчилж харуулж за танин мэдүүлж өвлөн үлдээж байгаа ийм сайхан одоо гэгээлэг буянтаа үүсэт амжилт хүсье. Тэгээд нийт одоо нутгийн ард олныхоо өмнөөс танд баярлаж талархаж байгаа илэрхийлье. Тэгээд таны минь одоо энэ гэгэн үс улам цаашаа өргөжөд дэвжих болтугай. Ховдчууд маань монголчууд маань өв соёлоо одоо үндэстний язгуур гэдэг энэ хэмж шинжээ одоо хадгалж одоо улам сайхан дэлгэрүүлж байхын үлзий өрөөлийг өргөн дэвшүүлье. За та бүгд өрөөл бат орхие.